I found a love for me. Well, darling, just dive right in and follow my lead. Well, I found a girl, beautiful and sweet. Well, I never knew you were the someone waiting for me. 'Cause we were just kids when we fell in love, not knowing what it was. I will not give you up this time. But darling, just kiss me slow. Your heart is all I own, and in your eyes you're holding mine. Baby, I'm dancing in the dark with you between my arms, barefoot on the grass. We're listening to our favorite song. When you said you looked a mess, I whispered underneath my breath, but you heard it. Darling, you look perfect tonight. Well, I found a woman stronger than anyone I know. She shares my dreams. I hope that someday I'll share her home. I found a love to carry more than just my secrets, to carry love, to carry children of our own. We are still kids, but we're so in love, fighting against all odds. I know we'll be alright this time. Darling, just hold my hand, be my girl, I'll be your man. I see my future in your eyes. Baby, I'm dancing in the dark with you between my arms, barefoot on the grass, listening to our favorite song. When I saw you in that dress, looking so beautiful, I don't deserve this. Darling, you look perfect tonight. Урлаг гэдэг уран зураг, уянгат дун хөгжим, уран хөдөлгөөн, сэтгэл хөдлөх жүжиг гээд бүх төрлөөр хүний ухамсарыг удирдахч урлагийн сургууль гэдэг шинжлэх ухаан академик боловсрол улмитэн сөгдөх багш нар өнгөнгийн мэрэгшил өөрийгөө хайсан эрэл хүмүүн болж төрсөн хувийг цаяагаар босхийг нь алгасан сургууль. Баярлалаа сургууль минь. Сэтгүүлийн сургуулийн театр урлагийн сургуулийн факультетийн жүжиглэх урлаг 8 дахь урлагийн өдрөөр 2000-аас 2004 сургалтад төгссөн төгсөгчдийн баярлалаа суусмын нэртэйгээр зохион байгуулж байгаа өнөөдрийнхөө хангамжийг албан ёсоор эхлүүлцгээе. Хүмүүсээс амьдралын гэрэл игээтэй их найдвартай өссөн тэмүүлээр дүүрэн анжилуудынхаа талаар дурсаач гэж хэлсэн олон хүний хувьд оюутан нас, оюутан анжилууд гэж хэлэх баг. Олон сайханд орсонжаа нүүр дүүрэн нэмсэг дотор болон чин сэтгэлээсээ мэдээж хуваалцсан баг гэж бодож байна. Төрийн сургуулиудаа ирж багш нартай болон сургуультай хүндэтгэл өгүүлж байгаа эдний хамгааллынхаа нэрийн өмнөөс талархаж байгаа
хэлье. Ер нь их хариуцлагатай, их идэвхтэй оюутнууд л байсан та. Ер нь ангид тийм хүүхдүүд байдаг шүү дээ. Тэгээд эдний анги бол их тийм эвнэгдэл сайтай, идэвхтэй тийм хүүхдүүд байсан санагдаж байна. Одоо ингээд царайг нь харахаар өнөө хүүхдүүд маань одоо сурч исэн үеийн ингээд тодорч ирж байна л да. Тэгээ одоо эднэр маань бүгдээрээ сайхан уран бүтээлчд болцсон. Өөрсдийнхөө салбарт сайхан амжилт гаргаад явж байгаа уран бүтээлчд болцсон явж байгаад бид баяртай байна. Одоо ингээд бүгдээрээ бас зарим нь хамт ажиллаж байна театрт тий. Тэгэхээр зэрэг үнэхээр одоо сэтгэл хангалуун сайхан байна. 20 жил гэдэг ямар хурдан юм бэ? Тэгэл өнгөрчих. Тэгээ одоо суур багш маань байхгүй, суур багштай хамт ажиллаж байлаа. Таасар багштай хамт ажиллаж байлаа. Тэ сайн юм дурсан. Ингээд хүүхдүүд маань уран бүтээлийн амжилт үргэлж өөдөө гал шиг дүрлж байна. Хүсээ ирээ. Сайхан жүжигчин. Хэдийгээр таасар багшийн ангид жүжигчний ангид найруулагчийн ангис сурсан мөртлөө оюутан бахасаар жүжигчний харагдаа жүжигчин хатгаад байдаг байсан ийм хүүхэд. Тэгээд тэр бас би залуухан багш энэ маань залуухан оюутан битэрчдээс найзладаг байлаа. Тэгээд одоо манай гэрэлсэг би сая багш нь биширсэн шүү. Одоо улсын хөгжил залуучуудын театрт урилгаар тоглоод. Дорнодын сайхан жүжигчин. Ард түмний бас хайртай жүжигчин болсон манай эсчүү. За манай завхны ангийнхан хальт болснаад урдлын 3 босчихаа. Тэгээд ингээд инхтоя эрдэнчник за тэр дор чагмыг ард түмэн зогсож байгаа бас манай эдгэр чинь бол завханд ажиллаж байхдаа гэгээ муузаа наадам маш олон удаагийн бас шагналуудыг хүртсэн ийм жүжигч шүү. Бүрэг дулам бостой. Энэ манай соёл урлагийн сургуулиас тайзны ярианы магистр хамгаалсан йогиг тайзны яриатай холбох энэ сэдвээр одоо маш үнэтэй магистрийн ажил хамгаалсан ийм хүү. Ийм охин. За буян нэмэх хэн за уучлаарай. Тэгээд одоо буян нэмэх байна. Манай найруулагч ангийнхан тэр Батүлгийн Батбаатар гэдэг ингээд бас нэг одоо бүгдээрээ за чамаа багш уурлаад өөрт нь үлдээхгүй шиг ингээд уурлаад байна гэдэг. Оо арак найруулагч. Би нэг юм ярьчихв. Одоо манай ангид манай доод ангийнхан эдний доод ангийнхан байсан. Тэгсэн чинь манайд завсарлагаанаар намайг байхгүйгээр ороод ийм хичээл зааж явахгүй юу? Тэгсэн миний ширээн дээр хоёр хөлөө ингээд юуд наруулсан нөгөө оюутнууд наруулсан ингээд тавьчихсан сууж. Тэгсэн намайг ороод ирсэн чинь зөвхөн бос сандраа босноо. Таа ангид ямар байж суудгийг. Энэ хогоо түү. Имигээ түү гэд миний хажуугаар ингээд гараад яваа. Аваас Агүй аргагүй тэр найруулагч хүний ухаан байгаа. Тэгээ би яаж чадаагүй тэгээд өнгөрч ийлээ. Усаас юм байна. Габот байна. Нэтэр одоо нарийн ороод цугаа ирж байгаа. Анх энэ сургуулийн босгоор орж ирж байсан. Тэгээд 20 жилийн дараа орж ирж байхдаа бас анхудаага орж ирж байгаа юм шиг байна. Тэгээд оюутнууд өнөр маань бүгд алга ташаад өгтөд авахд бол уйлмаар тийм мэдрэмж төрсөн. Тэгээд соёл урлагийнхаа их сургуулийн нийт багш нар болоод ангийн багш Гаврыг багштай энэ хорвогийн хамгийн сайн сайхныг хүсье. Соёл урлагийн их сургууль бол Монголын урлагийн маструудыг төрөн гаргадаг хамгийн том сургууль. Тэгээд сургууль дээр ирсэндээ маш их баяртай байна. 20 жилийн дараа сургууль дээр коридороор орж ирээд яг оюутнаас дахиад хэлж байгаа шиг гоё байна. Дахиад оюутан болсон гоё мэдрэмж. За бүгд ад жаргал бүгдээрээ ингээд уулзсан болохоор үнэхээр амар сэтгэл хөдлөлтэй байна. Бүр ингээд догтлоод байна, гоё байна. Бүгдэнд нь гоё ад жаргал сайн сайхан эрүүл энхийг хамгийн гол хүсье гэж хэлмээр байна. За юуны өмнө бас бүгд үзэгчтэй 20 жилийн баярын мэндийг хүргэе. Тэгээд 20 жил саяхан юм шиг санагдаж байна. Анх ингээд конкурс өгөө тэнцээд орж исэн тэр үе маань эргээд ирсэн юм шиг санагдаж байна. Тэгээд нэг л мэдхэд харамссан юм шиг 20 жил өнгөрчээ. Үнэхээр сайхан байна, сэтгэл өндөр байна. Зүрх төг гэдэг. Өчнөө олон одоо урлаг манай урлаг соёлын одоо баг бидний дунд үеийнхэн болоо явуулчлаа л да. Салбартаа одоо маш их
өндөр үр дүнтэй ач холбогдолтой ажиллаж байгаа олон сайхан найзууд маань энд цугларсан байна. Тэгэхээр сэтгэл хөдлөж байна. 20 жилийн өмнө яг анхын сургууль дэсэж ороод гаавыг багшийнхаа ангид ороод зохион институт гэдэг бүгдээрээ институт захнаас бүгдээрээ нэг анги болж ирж ирсэн. Цаг хугацаа үнэхээр хурдан юм байна. Буцаа сургууль ирсэн. Яг тэр нэгдүгээр курс байсан тэр дурсамжууд маань яг харахгүй зэрэгж тайз зараад үнэхээр сайхан байна. Багштаа замчаа наваад анхны хайтуудыг хийж исэн тэр хөгжилтэй явдлуудаа бас бодож үнэхээр сайхан байна. Энэ дашрамд одоо нийт төгсөгчдтэй болон анги өдөрцөн багш, гаавыг багштаа, судаа багштаа, тайз нэрээ багш хийж исэн одоо бурхны оронд байгаа мегмар багштаа ч гэсэн бүгдээр нь талархаж чинь төгсөгчдөө бүгдээр нь баярын мэнд хүргье. Соёл урлагийн их сургууль бол үеийн үед ерөөсөө бидний сурж байгаа ч тэр бидний өмнөх одоо маш гайхалтай чадварлаг уран бүтээлчид төгсөж гарсан энэ гайхалтай сургуулиудад Монголын урлагийн маш том уул уурхай юм да. Гэхдээ ёстой нөгөө хамгийн гол нь соёл урлагийн их сургуулийн орчин аюул сайхан болсон байна. Ерөөсөө орж ирээл ингээл орчинтойгоо танилцаал ингээл явхад тэр үед бол 20 жилийн өмнө бол бас яг нь жоохон даржигханд байсан. Өнөөдөр бол үнэхээр гайхалтай сайхан сурагчдад, оюутнуудад суралцахад ийм сайхан орчин, ийм сайхан тайз, ийм сайхан анги танхим байхад бол үнэхээр сайхан. Яг 20 жилийн дараа соёл урлагийн их сургуулийнхаа яг энэ оюутан чадварт ирсэн үнэхээр сайхан байна. Тэгээ сая сургуулаараа яг дөнгөж яваад ороход гэсэндээ нөгөө оюутнууд маань угтаад биднийг нэг хүлээж авч байгаа. Үнэхээр бүр нэрээ нөгөө сэтгэл хөдлөмөр сайхан байлаа. Тэгээд 20 жил ийм хурдан өнгөрдөг юм байна. Бас тэгээд ороод ирсэн чинь бас багш нарыгаа тэгээ яг тухайн үед ингээд оюутан театртаа сурч байсан, өөрсдийнхөө бас ангидаа сурч байсан үе дурсан санаад үнэхээр сайхан байна. Бид нэг ангийнхан цаашаа ч гэсэндээ эмээ өвөнөр болсон хоноо ч гэсэндээ бас ойгоо хийцгээж тэмдэглэцгээж байна шүү бүгдээрээ. Яг буцаад оюутан болсон юм шиг сэтгэл төрж байгаа. 20 жилийн өмнө одоо энэ сургуульд ч гэсэн шороо тоостой хутгалдаж л энэ мэрэгжлийг эзэмшсэн. Тэр манай мэрэгжлийн гол онцлог нь ерөөсөө тэр л дээ. Бөөндөө нийлж тэгин хүн болж нэг уран бүтээлийг гаргахын төлөө. Тэгээ сургууль маань их сайхан хүлээж авч байна. Маш олон оюутнууд байна. Тэр оюутнуудаа хараад бас улам их урам зориг сайхан орж байна. Ингэж хүлээж авах шиг одоо мэдсэнгүй үнэхээр гайхалтай сайхан байна. Ер нь тэгээд бид одоо амьдралын гараагаа мэдээж оюутан төгснөөс хойш л одоо алхамыг алхаж эхэлдэг. Тэгээд гайхалтай сайхан сургууль төгсөж өнөөдрийн зэрэгтэй явж байгаадаа баярлж байна да. Баярлалаа сойс минь ээ. Хүсгалсэн ялва урд минь зураач хүрхээд вин оргол өмнө шиндүү хийж алсын алсаас ялцах хүсэл минь амаргүй боловч жүжигчний алдар бидний нэр уран үтээчд битсэн мөрөө ургийн тайзна таны гурья ояндаг донда химро сэргэж ургийн дагамар битсэн чамаа цагаатыг мэд шоротын цибэс энэ бүхэн Монголын шүтээ эдрэггээ Матело гамгет энэ бүхэн ертөнцийн шүтээ Оймдаг шубын чиргээ айзмаас маргашин бүхэн сэтгэл сэрэгсэр урдгийн хүмүүс байхын сахнасаа Уран бүтээч битсэн мороо ургийн тайзна таны гурья Уяндаг гунда химро сэргэж ургийн дагагаар битсэж явнаа Цагаан цэгмэг шоротын цэвэн энэ бүхэн Монголын шүтээ эдрэггээ Матело гамгет энэ бүхэн ертөнцийн шүтээ Хүсгалсэн ялва урдын зураач хүрхээд өмнө шиндүү хийж алсын алсаас гэдэзэх хүсэл минь амаргүй боловч жүжигчний алдар Уран
бүтээч бичсэн мөрөө ургийн тайзнаа таныг өрья уянга дунда химрон сэргээж ургийн дагаар бичиж явна цагаан цэгмэн шорон дицивэ энэ бүхэн Монголын шүтээ эдрэгэгэ атяна гамдит энэ бүхэн ертөнцийн шүтээ цагаан цэгмэн шорон дицивэ энэ бүхэн Монголын шүтээ эдрэгэгэ атяна гамдит энэ бүхэн ертөнцийн шүтээ энэ бүхэн ертөнцийн шүтээ Хүсгатсын ялва урд минь зураач хүрхээдвийн оргил өмнө шиндүү хийж алсын алсаас ялцах хүсэл минь амаргүй боловч жүжигчний алдар бидний нэр уран бүтээчд бичсэн мөрөө ургийн тайзнаа таныг өрья уянгадаг дунда химрон сэргээж ургийн дагаар бичиж явна цагаан цэгмэд шородын цэвэн энэ бүхэн Монголын шүтээ эдрэгэгэ атэло гамлет энэ бүхэн ертөнцийн шүтээ Огдоны тунгалаар агаараар чимж уянгадаг шуудын жиргээ гайхмаар маргашин бүхэн сэтгэл сэрэгсээ ургийн хүмүүс байхын сайхнаа сайхан уран бүтээч бичсэн мөрөө ургийн тайзнаа таныг өрья уянгадаг дунда химрон сэргээж ургийн дагаар бичиж явна цагаан цэгмэн шородын цэвэн энэ бүхэн Монголын шүтээ эдрэгэгэ атяна гамдит Тэгээд маань гэсэн та нараа үнэхээр бахархаж байгаа. Номын ширмэстэй бичиж байна. Бүгд номтой ажигласан зүйл. За тастай үнэлээ. Тэгээд яг харахгүй бид тохоо 2004 онд жижиг урлагийн сургуулийн өдөртөнд төгссөн гайхалтай сайхан мэргэжлийг өгүүлж авсан. Энэ сайхан дурсамж одоо яг орж ирснээс ахуулаад та бүхний тосч авсан сахуулаад бид бүхний зүрх сэтгэлийг үнэхээр сайхан хөдөлж байна. Гайхалтай сайхан мэдрэмжийг авч байгаа. Та нар ч гэсэн бас сайхан одоо бэлтгэгдэж хизээ нэгэн цаг бүгдээрээ энэ алтан тайзууд дээр уулзах ийм сайхан уран бүтээлч болох байхаа гэж энэ одоо гайхалтай сайхан өдрийн мэндийг хүргээд бас ерөөлийг гимшүүлж байгаа хүлээн авцгаа нөө юу дандаа. Үнэхээр багштай маш баярлалаа. За одоо 20 жилийн дараа 25 жилийн дараа 15 жилийн дараа ч та нар бас нэг эргээд нэг сургууль дээр ирэхэд хүндэтгэл байдсан байх гэдгийг би өөрөө одоо яг энэ тайлбараар дараад яг энэ үйл ажиллагаанд оролцоод мэдэрч байна. Энэ бол гайхалтай сайхан мөч байна. Тэгэхээр багш нартай хайртай багш нарын бодлого бид бүхэн чин сэтгэлээс бүр зүрх сэтгэл хамтдаа байдаг. Дээрээс нь бид бүхэн бас уран бүтээлээрээ энэ сургуулийнхаа нэр хүндийг багш нарын нэр хүндийг уран бүтээлчдийн нэр хүндийг гаргахыг чин сэтгэлээс бодож өгдөг ийм одоо өсөл ирмэлцэлтэй байдаг учраас эргээд нэг сургуультай баярлалаа гэж чин сэтгэлээс хэлхийг хүсэж өнөөдрийн энэ өдрийг тэсийн ад өгүүлээ. Тэгээд та бүхэндээ бас үлцээрсэн маш их баярлалаа. Сүйста баярлалаа. Баярлалаа. Хүсгатсын ялва урд минь зураач хүрхээдвийн оргил өмнө шиндүү хийж алсын алсаас ялцах хүсэл минь амаргүй боловч жүжигчний алдар бидний нэр уран бүтээчд бичсэн мөрөө ургийн тайзнаа таныг өрья уянгадаг дунда химрон сэргээж ургийн дагаар бичиж явна цагаан цэгмэд шородын цэвэн энэ бүхэн Монголын шүтээ эдрэгэгэ атэло гамлет энэ бүхэн ертөнцийн шүтээ
модын жиргээ гайхмаар маргаашийн бүхэн сэтгэл сэрэгсэж урдгийн хүмүүс байхын сагнаа сайхан Үтэж битсэн мороо Ургийн хайцна таны гурья Уяндаг гунда хирос сэргэж Ургийн дадагаар битсэж явна Цагаан цэгмэг шоротын цэвэн Энэ бүхэн Монголын шүтээ Эдрэггээ Отелло гамдит Энэ бүхэн ертөнцийн шүтээ Хүсгацсан ялбас Урдын зураач Хүлхирээ дүйгэр Өмнө шиндүн хийж Асаас Гэвэрэн Сайн гэжтэй өсөж маань Бидрийг сууж 2000 онд орж явахт л ийм өрөө байсан. Тэгээд одоо мэдгүй манад одоо суурагшийн шамнар гэдэг айгүй олон шүү дээ тий. Багшийнхаа шамнараар айгүй их бахархдаг тий. Одоо одно игч мэгч оноо ах мах гэл явна шүү дээ. Тэгээд одоо улсын дарга эрдмийн театрын жүжигчин Болдордын ах маань одоо Яги ах маань би ах маань гэл маш олон хүмүүс байгаа. Нэг багшийн шамнар. Эндээс зүгээр манай Яги ахын нэр яваад идэх санагдаад байдаг байхгүй. Энд ч зүгээр нэг Яги гэдэг. Эмээдгүй Яги ахаас өмнө ч байсан баг. Айгүй бол энэ өрөө. Яагаад энэ одоо юм Яги гэдэг болсон юм бол мэдэхгүй. Гэтэ энийг хэлэхээр ингээд цуслын урсгал хурдсаад зүрхний пульс өсөөд дагсны ус босоод одоо мэдхгүй те ингээд юм яагаад чи мэдхгүй нэг юм цаанаас нэг юм
ингээд нэг юм огшоогоод ингээд хүч ордог байхгүй. Тэгэхээр энийг бас хэлээгүй амар удчих. Ингэж одоо хизээч хамгийн сүлд яг гэж орилдож одоо ингэж өөрсдийгөө гой хөглсөн юм мэд. Тэгэхээр өнөөдөр бас энийг бүр сая цагаан коридорт дээр олон бүнэртэй хаадаг. Тэгээ энэ олон сайхан найзтайгаа ингэж хэлнэ гэдэг бол бас ойр даваагүй юм филинг гоё мэдрэмжтэй. Ойр даваагүй юм гоё ус босгосон арьс ингэж арзаалгсан юм гоё мэдрэмж байлаа. Маш гайхалтай байна. 20 жилийн өмнө байсан оюут насны гинхэн хөөрөлтөө гайхалтай урлагийн үе талыг анх үе талыг нээж орж исэн тэр мэдрэмж байна. Яг халуухнараа байгаа баяртай байна. Соёл урлагийн сургуулийн бодлого, төлөвлөлт, заах аргачлага маш их өөрчлөгдсөн байна. Илүү их ондоошилтой, үндэсний өв соёлоо шингээсэн, уламжлалаа одоо өөрсдөө маш сайн суралцсан ийм болж эхэлж байна. Олон улстай бас хамтран ажилладаг болсон байна. Тэгээд өмнөхөр 20 жил хамт төгссөн найзуудтайгаа 20 жилийн үр дүнгээ дүгнээд зогсож байгаа туйлын таатай байна. Тэгээд ирээдүйд бас хийх ажлуудаа бас төлөвлөлөөд сайхан уран бүтээлүүд цаашдаа гаргахыг хичээж ажиллах болно. Оо, өстой гайхалтай. Бүр сэтгэл хөдлөлт бүр 100%, 200% бүрээс гайхалтай. Бүр орж ирээд сая огшоо дүүнэргээ хараад бар уйллаа штэ. Баярын нөлөөс гаргалаа гайхалтай гоё. Багшнараа хараад, ангийнхнараа хараад хэлэх үг олдохгүй сайхан байна. Тэгээд саяхан одоо сургуулаа төгссөн ингээд 20 жил бас өнгөрсөн байна. Тэгээд өнөөдөр соёл урлагийн сургуулийнхаа баярлалаа сойсгээд энэ сайхан баярын үйл ажиллагаанд оролцоод үнэхээр сэтгэл хөдлөл байна. Яг одоо 20 жилийн өмнө энэ сургуульд ороод эд хоорондоо танилцаад бужигналдаад байсан үе маань тэр чигээрээ дурсамжууд нь бүгд сийдэрж байна. Цус хөөрж байна. Догдолж штэ зүрхний хөөс мөсөд гэж байна. Мөн гоё байна. 20 жилийн өмнө яг өнөөдөр ч юм уу өчигдөр бид нар яг их сургуулаа төгссөн юм шиг тийм сайхан мэдрэмжтэй байна. Соёл урлагийн их сургууль маань сайхан болсон байна. Дээрээс нь маш олон хүүхдүүд маань биднийг өнөөдөр оюутнууд маань тосож хүлээж авч өнөөдөр биднийг тийм баста үнэхээр шокруулж өнөөдөр бидний өгтлээ маш сайхан байна. Та бүхэнд ажилт нь амьдралд нь маш олон сайхан зүйлийг хүсэн өрөө, аз жаргалыг хүсэн, эрүүл мэндийг хүсэн өрөө. Та бүхэнд 20 жилийн мэнд хүргье. 20 жилийн дараа яг эргээд нөгөө нэг оюутан цагтаар яг ирээдлээ. Яа 24 жил өнгөрсөн мэт сайхан бүх нөгөө хамгийн гоё юм бол нөгөө дурсамжаар аялна гэдэг чинь. Тэгэхээр хамгийн нөгөө гэгээлгүүдээ эргэж ирж байгаа болохоо бүхэн сэтгэл сайхан байна. 2004 онд жүрчний мэргэжлэр соёл урлагийн сургуулийг суурагшийнхаа шив болоод төгсөж байхдаа ямар уран бүтээлч болох вэ? Урлагт ямар одоо өөрөөрөө биелүүлэх вэ гэдэг одоо даалгавар авсан юм шиг л төгсөж байсан. Одоо тэгээд ингээд сургуультай буцаад ирэхэд бол үнэхээр шинэ болчих. Шинэ үеийг баг бүрэлдүүлсэн. Тэгээд энэ яг үйл явдал ингээд цаашдаа ингээд уламжлал болсон. 20 жилийн дараа биднээс дараах үеийг бүгдээр ингэ сайхан. Соёл урлагийн сургуулийг зөвхөн Монголд байтугай дэлхийд хүртэл харуулах юм уламжлалыг тогтоосон. Тэгээ хамгийн гол урлаг гэдэг бол хүн бүрийг одоо нээж байдаг, өөрийгөө олоход таниулж байдаг. Тийм үднээсээ үндэс нь бол соёл урлагийн сургууль болохоор олон сайхан уран бүтээлч төрж байна. Энэ уран бүтээлчид улам олшроосон. Олон сайхан уран бүтээлчид дэлхийд гараасан. Айгуу гоё байна. Энэ 20 жил уулзаагүй хүмүүс зөндөө байна. Бас урлагийн талбар дээр бас өчнөө олон амжилт гаргаж сайхан найзуудтайгаа эргээд уулзсан. Айгуу сайхан байна. Айгуу гоё өнөөдөр. Үнэхээр сайхан байна. Ер нь өөрөө багш болсон хойно багш нарын зовлон байлгүй нэлээ. Тэгээ би болохоор CT сургуулийн жүжиглэх найруулгын хэлхмээр эхэлж байгаа байхгүй. Тэгээд өнөөдөр багш нараа хараад үнэхээр хайр хүлээ сургуультай яг тэр 18 наснда оюутан наснда очсон юм шиг сэтгэл үнэхээр одоо ч гэсэн дагдлж байна. Тэгэхээр гоё байна. 20 жилийн өмнөх яг оюутан үеийг боддоо бүр нүднээс нүднээс сэлгэж штэ. Тэгээд яг би нэг залуу сайхан те үе дээрээ яг энэ урлагаар ажиллаж бас олон шагнал авч ирсэн. 18 наснда эргээд очлоо. Амьдралын хамгийн сайхан цаг мөчийн Сүйсийн нэг төгсөлтийн хүрээнд болсон найзуудтай минь
өнгөрсөн байдیں۔ Одоо ч хүртэл тэр цаг үе хамгийн сайн. Одоо жүжигчин найз хултайгаа хамтлаг байгуулах гээд явж байлаа. Мөнх гэрэлтэйгээ орой ангитаа суугаад айгүй их амьдралын том мөрөөдлийг ярьдаг байлаа. Ингээл ярих юм бол үнэхээр хамгийн сайхан цаг мөч яг энэ хүмүүстэй минь миний амьдралд хамт байсан шүү. Тийм болохоор үргэлж миний зүрх сэтгэлд нандинж үлдсэн хүмүүс бол та нар шүү гэж хэлмээр байна. Бүгдэнд нь найзуудтай амжилт хүсье. Бидний аз жаргал сайхан бүгдийг хүсье. Сэтгэл маш өндөр байна. Буцаад л яг нөгөө 17-8 дээр ярьсан юм шиг. Бихаа найз нөхдөдөө багш нараа хараад үнэхээр сэтгэл өндөр байна. Баярлалаа. Хайртай шүү. Бүгдэнд нь уран бүтээлийн өндөр амжилт хүсье. За үнэхээр гоё байна. Төрөлх сургууль дээр ирлээ. Бүх юм өдний өөрөөсөө зурс гэдэг шиг л өнгөрч байна те. Анх 2000 онд оюутан болж ирж ирээд энэ тахимаар ороод ингэж исэн тэр үед харж исэн найзууд те. Дөнгөж нэгдүгээр бүсийн шинэ үйлдэлүүд ороод бие биенийг харж исэн. Тэдний юм зэрэг заримтай нуудад яг уулзаа бүмдээ 20 жил болсон байгаа байхгүй. Тэдний царай яг ингээд энэ үед байдаг шүү гэсэн яг царай ингээд байж түүх гоё ингээд түүх гэдэг бол эзэж мартчихгүй зүйлстэй нөгөө ямар ч бодлоо ажиллахгүй хүн өнгөрөөсөн түүх гэдэг шиг өнгөрөөсөн түүх маань өдний өөрөө маш гоё хэрэгтэй явж байна. Үнэхээр гоё сургуулийн гоё хамт олонтой төгсөнтэй багч байна. Тэр гоё байна. Сайхан байна. Үнэхээр мэдрэмж гэдэг бол тулцсан байна тий. Манай сургууль маань ямар гоё хүлээж авав. За бид нар бол 20 жил гэхээсээ илүү төгсгсөн сургуультай багш нартаа баярлалаа гэж хэлье гэж зорж ирсэн. Үнэхээр баярлалаа гэдгийг хэллээ. Үүлээд манай сургууль маань бас биднэрт үнэхээр сайхан ухтаж авсан. Үнэхээр баяртай байна. Энэ бол насан турш үлдэх дахин давтагчгүй мэдрэмж байна. За баярлалаа. Харин санаандгүй юм боллоо. Бас ингэрээ мэлаачлаа. Баярлалаа найз нөхдөд. Баярлалаа энэ сургуулийн хамт бол. Баярлалаа. Баярлалаа сойс. Урлаг гэдэг уран зураг, уянгат дун хөгжим, уран хөдөлгөөн, сэтгэл хөдлөх жүжиг гээд бүх төрлөөр хүний ухамсарыг удирдахч урлагийн сургууль гэдэг шинжлэх ухаан, академик боловсрол, улмитэн сөгдөх багш нар, өнгөнгийн мэрэгшил, өөрийгөө хайсан эрэл, хүмүүн болж төрсөн хувигт цаяагаар босхийг нь алгасан сургууль. Баярлалаа сургууль минь. Чаасрын багшийн ангийн төгссөн, найруулагчаа жүжигчнээ төгссөн, тайзны зураач. Тэгээд одоо тайзны арын дотрын бүхэл ажлыг хийж байгаа. Тэгээд одоо энэ сургууль дээр ирээд ангийнхантайгаа уулзлаа, усынхантайгаа уулзлаа, завхарныхантайгаа уулзлаа, жүжигчдийн ангийнхантайгаа уулзлаа, багш нартайгаа уулзлаа. Багш нар маань хүүхдүүд нь шинэ оюутнууд маань одоо маш гоё хүлээж авч байна бидний. За 20 жилийн дараа сургууль дээр ирлээ. Бид бүхэн яг хэвээрээ өстой их сургуульд анх орж исэн үеэ хайртай багш нарыгаа бас анги хамт олно. Яг л бүгдээрээ хэвээрээ харсан чи яг л тэр үеийнхэн дурсамжийг яриад аз жаргалтай байна. Үнэхээр зохион байгуулсан хүмүүстээ маш их баярлалаа. За өглөө орж ирээд айгуу гоё суйсынхаа бүх оюутнуудынхаа алга ташилтанд сургуультаа орж ирлээ. Тэгээ үнэхээр сэтгэл хөдлөд бүдгийн нулимс гарч байна. Тэгээд сайхан багш нарынхаа өрөөлийг бас сонслоо. Үнэхээр сайхан байна. Дурсамжтай сайхан. Тэгээ яг нөгөө төгсөөд хонхны өрөө хийж байгаа юм шиг сэтгэл. Үнэхээр төсөөлж байгаагүй ийм сайхан шагналыг манай энэ сайхан хүндэтгэлийн соёл урлагийн сургуулийнхаа театр урлагийн факультетийнхаа энэ сайхан одоо театраасаа тийм ээ авсандаа үнэхээр их баяртай байна. Тэгээд ангийнхаа бүх сайхан уран бүтээлчтэй бүгдээрэнд нь урлагийн амжилтан бүртэн эвэк болтугай аз жаргал эрүүлийг сайн бүхнийг хүсэё. Үнэхээр багш нараараа бол үнэхээр бахархдаг. За мундаг багш нар байна шүү дээ бидний төлөө тийм бидний одоо хүн болгохын төлөө авьяаслаг одоо уран бүтээлчд болгохын төлөө үнэхээр сэтгэл зүрхээ зориулж явсан ийм мундаг багш нар байна. Тэр дундаа миний муу боорлогч, сугуур багш тийм сугуур багшаараа бол үнэхээр одоо эргээд бодоход бол бидний төлөө ямар гоё сэтгэл зүрх гаргаж ингэж одоо байж вэ гэж ингэж бодогддог. Өнөөдөр бас хамт олон маань ч гэсэн 2004 онд төгсөжсэн театр урлагийн факультет урлагийн сургуулийн тэр оюутнууд маань өнөөдөр бас их олуулаа цугласан байна. Бас магадгүй энээс хойш 30-40 жилд бид одоо бас ингэж их олуулаа цуглах уу гэж бодогдох шиг. Жир жоо бүч гарцаараа ингэж элдвэ юм бодох юм шүү дээ. Тэгээд өнөөдөр ингээ хамт олонтойгоо найз нөхдөд олон жил уулзаагүй бас хамтдаа ингээ эргээ сайхан хуучнаад урсаад 20 жилийн хаагаар уулзч гэдэг бол туйлын баяртай байна. Тэгээд өнөөдөр энд бас хүрэлцэн ирж амжаагүй хүрэлцэн ирмээр байсан ч боломж болцооноос олдоогүй бүх найзуудтай бүгдээр хайртай шүү. Та бүхний амьдрал аз жаргал эрүүлийн хамгийн сайн бүхнийг одоо бас хоёрынхаа зүгээс гэр бүлийнхаа зүгээс одоо дэвшүүлж байгааг нь хүлээн авна уу гэж хүсье.
болон кино найруулагч. Дурдан сүйтгэгч Ашанти 18 Jackson 52 эхнэрийн ийзгүүд хожны нүүдэл зүү алдаа хөдөөний дүү гэх мэтчлэн кинонд гол бодлого дөрөнд өөрийн бие дааж продюсер жүжигчдээр ажилласан уран бүтээлч Орлон 1 дурдж болохгүй бүсгүй Орлон 2 сүнстэй байшин ээж гэх мэтчлэн маш олон уран бүтээлийн эзэн болсон Монгол Улсын соёлын зэргийн ажилтан Сүхбаатарын Багцэрэг чаа хайжгаа шууган таригч миний нууц хүүцний авдаг гэр дүүрэн орсод киносодра бууцаачаа нөө вайфай бомбын дэвтэр хатны төлөөгүй эмэгтэйгээс автан хүргэн алдар ээжүүдийн ажил хайр зэрэг уран зохиолын киноны зохиолч найруулагч зарим киноныхоо зохиолч мөн жүжигчдэр давхар ажиллаж байсан шилдэг уран бүтээлч Хайрман 2005 Монгол шилжгийн шоу менежер 2005-2006 биеийн тайм төлөвлөгч 2011 оноос сэрүүл амьдлын хаягийн хүмүүс зохион байгуулагч Бакар, Украин, Шанхай, Сингапур, Турк, Тайвань, Вьетнам бүгдний хөгжлийн сургалтаас ажиллаж байсан. Онцгой хамт тулсан ангийн кино урлагийн сургууль тайзны хөдөлгөөн жүжигчдийн уран чадварын багш 2010 он их засаг олон улсын сургууль тайзны хөдөлгөөн жүжигчдийн уран чадварын багш 2018 он Monkey Pictures концерт компани үүсгэн байгуулагч секретар 2016-аас 2020 онд Сакуй эдийн сургууль театр 2003 оноос хойш Монголын үндэсний олонний радио телевизэд ажилласан театрын жүжигчин 2005-аас 2010 он Солонгос улсад ажилласан 2011 оноос Titan Tower Construction-ы хөтөлбөрийн аялагч инженер Ахтар Кранис Хүүхдүүд зориулсан тайзны 20 гаруй уран бүтээл продюсер, ингэсэн 3 уран бүтээл продюсер найруулагч Урлаг судлалын ухааны магистр 2023-аас 2024 онд Оросын холбооны улсын Бурят улсын бодлогын хүрээний сургуулийн нэг ширээний хоёрын нууцны амин ярианд Могоны талбар шуугад намрын тэр өдрүүддүү айсдаг зүтгэндээ хайрладаг 2019-аас 2020 айсдаг зүтгэндээ айсгүй сурчин айшин 2023 онд хүүхэд залуучуудын санаа юу аяас сургуулийг үүсгэн санаачилж байгуулсан. Жүжигчин Монголын улсын сургуулийн урлаг Харин зоны ээжийн бүхий багшаар болсон. 2003-аас 2006 он нэгсэн продакшн жүжигчин 2006-аас 2008 онд улсын драмын жүжигчдээр болсон. Найруулагчийн мэргэжлээр ажиллаж байгаа. Монголын үндэсний олонний радио телевизийн олон уран киноны, уран сахны киноны жүжигчин Сиемоза 2007 Онтны хоолны ахад жүжигчин Ясны дүрийн шагнал захааны хөгжим театр жүжигчин 2010 саяны сургуулийн найруулагч Иргэний Фрида Богдан Солонгосоос Монголын жүжигчдэр мэргэжил 2005-аас 2008 он Сансар радио телевизэд орчуулсан киноны дуу оруулагч жүжигчин 2009-аас 2022 онд хүртэл TVB-ийн орчуулсан киноны дуу оруулагч жүжигчин Өвгөний хүрээний комедийн хөтөлбөрийн хүүхдийн төрлийн найруулагч жүжигчин үд тасрах аялгауны өдрүүний хөтөлбөрч соёлын үгийн өдрүүний хөтөлбөрч 2016 онд орчуулгын киноны шивдэг эмэгтэй дуу оруулагч жүжигчийн зохиолчор суралцж төгссөн 2003-аас 2006 онд Институт хамтлагт ажиллаж байсан. Түүнээс хойш хувийн хөвшилд ажиллаж агаад 2017 оноос уул уурхайн тээвэр логистикт ажиллаж байгаа. Жүжигчдийн мэргэжлээр төгссөн дуучин хөтлөгч 2007-аас 2010 онд биеийн 2019 онд цогц жагсанд чуулганы пастор 2013 оноос одоо хүртэл хүмүүстийн 150 гаруй төвлөрийн зохион байгуулж хөтөлж дууссан. 2007 онд Монголын хөгжим жүжигчдийн коллежид тайзны яриа жүжигчдийн уран чадварын багш
2008-аас 2010 соёлын сургуулийн магистрант эссет багш. 2011-ээс 12-аар Уг найран бүртгэл олборлын Өвөр Монголын өөртөө засгийн урлагийн сургуулийн багш. 2012 оноос одоо хүртэл цэцгийн сургууль 2015-аас 2017 онд үеийн хүнсний өдөр гүйцэтгэх захирал. 2017-оос 2019 онд Монголын урлагийн гэрээний найруулагч. 2019-аас 2024 чиний тухай бодоо харин дуугч Датгунга мартацгач нэг ангийн хүүхдүүд тоотой хаврыг үтлээ онцгой хамт тулсан ангийн охтууд орон зайг хамт идсэн ангийн хүүгүүд нар ухтаж гүйсэн Ой тингийн найзууд минь асан туршдаа нэг ангийн он цагийг хамт тулсан ангийн охтууд орон зайг хамт идсэн ангийн хүүгүүд нар ухтаж гүйсэн Ой тингийн найзууд минь асан туршдаа нэг ангийн Формтой сурагч ах байнаас нэмэн томоогүй үеийг сэтгэлтмэн зурх цэвэр ариун инхрийхэн цэцэг шиг үерхэлмэн чи хаана байна. Нэг ширээний хоёрын нууцны амин яриандуу ногооны талбарт шуугад намрын гэр өдрүүддүү айшлав зүрхэндээ хайрладаг ангийн минь багшин үгэндүү айдлагч үгэндэн уярдаг тийм айшин Зөвхөн байна юм дүү. За. Заахны яагаад хүн атгатаа зөвхөн надад тушаасан. минь нүмрэн догдоо дүгсэх өдрийн урчиг нормын хожим хонсон Маргаш бидний үнгийн бас баярын өдөр миний мэдхэн Чэнэ сурсуу. цагийн хамт тулсан ангийн охтууд орон зай хамт идсэн ангийн хүүгүүд арчагас тусдаа. Баярлалаа. Оси агилда. асан туршдаа нэг ангийн онцгой хамт тулсан ангийн охтууд орон зай хамт идсэн ангийн Хамгийн өдрөөрөө маска даргуулсан. Хацруулан Улсын хэдэн цагаас удаан хүмүүстүүд байсан. Уухтаа хүртэл дараах санаа сэтгэл дотор сайхан анги уусынхаа нарилжээс дурсгуу. За орой нөхөн цаг болоо уншиж байна. За хараа мэдсэн жүжигчтэй. 13 цаг гэсэн. Би жоохон шаардлагатай үтсэн шүү өөрсдөө. Жүжигчний агент. Ахын нөхөд байсан өндөр нам өргөн бол байна. надтай Ахуугээд найзлсан. Охтууд ньооны янз шиг зэвсгэр оод үрс би нурсэж бүдгэрсэн
чиний тухай харин дуугаж Χριστιανοί, έτσι είναι στο σφό. 누구지 가던 소리 잡지 않다 비슷해. онцгой хамт тулсан Өнгө танилцж байгаа. Тэрний сайхан найз одоо энэ байсан. хамт илээсэн ангийн хүү Сасати туго Өлши халуун гитилээдэг Маш холуя Ултагургоос Хамбуч улсын бүгдийн төлөө Авай гэршин Загисийн юмс 2 дугаар алиг юм шиг. Асны сайхан мөрч гитилээдэг Маш холуя Тэр дөрөв тавцаага намайг баяр агийг хатуургаж ирсэн дангийн найзууд түг 20 жилийн баяртай сойстой өнөөдрийн хүлээж ийхүү ясар бүгд рамдасар өргөж түүж байна. Өргөж дэвшөё. намайг бастан бикун нийтгэрөө намайг өгөх онжилийн төлөө Let's go to
ирвэ. 2004 оны гомцтой. Урлаг гэдэг уран зураг, уянгат дун хөгжим, уран хөдөлгөөн, сэтгэл хөдлөх жүжиг гээд бүх төрлөөр хүний ухамсарыг удирдахч урлагийн сургууль гэдэг шинжлэх ухаан академик боловсрол өлмөдөн сөгдөх багш нар өнгөнгийн мэрэгшил өөрийгөө хайсан эрэл хүмүүн болж төрсөн хувийг заяагаар босхийг нь алгасан сургууль баярлалаа сургууль минь.